Эрт урдын цагт нэг шулам аз жаргалтай амьдран суудаг байжээ. Тэр шулам сайхан хүү төрүүлэхийг үргэлж хүсдэг байв. Нэг өдөр шулам царай зүс гоо сайхан бие тэгш тэнгэр сайхан хүү төрүүлэхээр шийджээ. Тэгээд тэр шулам анхны хүүхдээ төрүүлсэнд чон байв. Шулам анхны хүүхэд жоохон тиймхэн байна гэж бодоод хоёр дахь хүүхдээ төрүүлтэл пони байв. Шулам ихэд дургүйцэж пони бол чонтой харьцуулшгүй сул дор амтан гээд одоо л сайхан хүү төрүүлье гэж бодоод гурав дахь хүүхдээ төрүүлсэнд ирвэс байлаа. Шулам ирвсийг үл тоон дөрөв дахь хүүхдээ төрүүлтэл ямаа гарч гин. Шулам ихэд дургүйцэж энэ муу ямаагаар юу хийх вдэ? Одоо л ёстой сайхан хүү төрүүлье гээд тав дахь хүүхдээ төрүүлтэл муур байв. Шулам муурыг ч бас дэмий амтан гээд 6 дахь хүүхдээ төрүүлсэнд шар шүү байлаа. Шулам маш ихээр гайхаж энэ одоо юу болоод байна? Гаргах тусам болохоо байлаа гэж бодоод одоо л нэг сайхан хүү төрүүлье гээд 7 дахь хүүхдээ төрүүлсэнд хонь байв. Шулам ихэд уурлан хэлэрмэж дахиж энэ төрөлтөө хүүхэд төрүүлэхгүй, дараа төрөлтөө ч бас хүүхэд төрүүлэхгүй гэж амлав. Үүнээс хойш үр хүүхэд төрүүлдэггүй амтныг шуламсын төрөлтэй амтан гэж хэлцдэг болжээ.